Эрхэм мөндөд үзэгчдээ бидний зүгээс бэлдэн хүргэдэг Баян наадмын нэвтрүүлгийнхээ шинэ дугаарыг үзэгч та бүхний хүрдүүлэхэд бэлэн болж байна. За энэ удаагийн дугаараа бид бүхэн Алдартан сүтний үлгээн нутаг, за Өмнөговь аймгийн Цог хэмрийн үлгий болсон Цогтоо сумаас бэлтгэн хүргэж байна. За учир нь одоо Өмнөговь аймгийн Цогтоо сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын 5-ын газар, за Цогтоо сумын нутаг орно гэсэн сэтгэлтэй хүмүүс хамтарч за аймгийн тахилга тайрхан болох цог тайрхны тахилга болон таглаг зориулсан бэлсвэрэг баяр наадмыг за 2025 оны 6 сарын 3-ны өдөр зохион байгуулсан юм а. За Өмнөговь аймгийн Цогтоо сумын цогт хайрхан нь за сумын Бортэг багийн нутагт оршдог бөгөөд далайн дэвснээс дээш 1529 м-ийн өндөрт оршдог. За нутаг хошууны онгон дагшин газрын нэг үлээ. За Түшээдхан аймгийн Говь Түшээгүний хошуу ноёны сүүл доо Хиймрийн овоо хэмээн нэрийдэж 1800 оноос тус одоо хайрхныг дахиж ирсэн уламжлалтай. За монголчууд одоо эртээр үеэс овоо хайрхнаа шүтэн дахиж өөрсдийнхөө ажил амьдрал буян зайг одоо даатгаж ирсэн. За энэ ч утгаараа энэхүү сайхан одоо хайрхныг тагсан юм аа. За Цогтоо сумын одоо цог хайрхныг 2006 онд сумын тусгай хамгаалтын газар давж, за 2013 онд сумын 9 гайхамшиг нэгээр тодруулж, за түүнчлэн 2014 онд сумын тахилагт хайрхан хэмээн сумын иргэдийн төлөөлөгч дуурлын шийдвэрээр баталсан түүхтэй юм аа. За түүнчлэн 2024 оны 9-р сард за Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгч дуурлын тогтоолоор за аймгийн тахилагт хайрханаар тогтоосон шийдвэр гаргасан юм аа. За энэ ч утгаараа 2025 оны 6 сарын 3-ны өдөр за Өмнөговь аймгийн Цогтоо сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг дарга түүний 5-ын газар за одоо холбогдох байгууллагууд хүн ард иргэдийн одоо оролцоотойгоор за цог тайрхныг дахих одоо үйл одоо зохион байгуулагдсан. За тахилгын одоо үйл ажиллагаа 2025 оны 6 сарын 3-ны өглөө одоо нар мандахтай зэрэгцэж нутаг орны удирдлагууд за сумын одоо ард иргэд сүсэгтэн олон амун одоос тахилагт хүрэлцэн ирсэн лам нар овоо хайрхандаа гарч ном уншлах уншиж за номын одоо хур буулгаж лус авдгийн одоо аргадан таалсан олон одоо буян номыг хурсан. За сүсэгтэн олон ч гэсэн энэ үеэр өөрсдийн эдээ будааныхаа дээжийг өргөж сумар нутгийн удирдлагууд за хадаг дарцыг мандуулж өргөж за ангид одоо цог тайрхны одоо тахилга үйл одоос өргөн дэлгэр за ёсол дүрмийн дагуус зохион байгуулагдаж байлаа. За ингээд цог тайрхны тахилга баяр наадмын одоос тахилгын үйлээс үзэгч та бүхэндээ хүргэж байна.
Төрийн айлтгал орон нутгийг минь даасан шүтэн цогт хайрхан танаа энэ жилийн өдийгөөс эх жилийн өдийг хүртэл төрийг төвшин төмөн олныг энх амгалан байлгахын хамт хүм бүрийг байгалийн гамшиг барцад саад хагцал зовлон тахал томуугаас авран ангижруулж элбэг дүүрэн энх тунх сэтгэл төвшин хувь тэгш жигдрүүлж төгс тэтгэрүүлж байхыг сүслэн даатгаж айлтгал өргөё. Анхааран болгоож үргэлжид тэтгсээр байх ажаамуу сайн амгалантай болтугай. Сумын засаг дарга Наранбаатарын наран заяа 17 дугаар жарны элдв эрдэнэт хэмээгч модон могой жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын шинийн 8-ны өдрөө гэсэн байна. Хүрээ! Хүрээ! За өмнө гоомгийн цогтгоо сумын цогт хайрхныг нутгийн ард иргэд тэртээ 1989 оноос эхэлж одоо дахиж ирсэн ийм уламжлалтай. За энэ жутгаараа одоо бас жил болгон уламжлал болгон дахиж ирсэн хайрхныхаа одоо тахилагт нутгийн орд иргэд өргөнөө одоо хүрэлцэн ирж өөрсдийнхөө одоо шүшиг бишрлийг даатгаж ажил амьдралаа одоо даатгаж за нутаг орныхоо одоо бас буян заяаг бас алирхийлж байлаа. За мөн одоо бас эдээш сүүснийхаа дээжийг өргөж хайрхан даам барьж за олон сайхан одоо зан өглийг бас нутгийн ард иргэд бас хийж байсан юм аа. За тиймээс бид бүхэн одоо өмнө гоомгийн цогтгоо сумын аймгийн тахилагт цогт хайрхны одоо тахилагт хүрэлцэн ирсэн зарим одоо бас ард иргэдтэй уулзаж за хайрхны тахилга болоод за тахилагт хайрхны талаар бас сэтгэлийг нь сонслоо. Өмнө гоомгийн цогтгоо сумын цогт хайрхны тахилга болж байна. Тэгээд энэ хайрхныхаа талаар бас бодж явдаг мэддэг зүйлээс бас ярихгүй юу. За энэ хайрхны одоо тахилагт одоо ер нь жил болгоо оролцдог энэ талаар бас ярихгүй тий. За өнөөдөр говь төшөөгний 80-ны сүлдэн овоо цогт хайрхныг тахиж байна. Энэ цогт хайрхныг өнөөдөр аймгийн тахилагтай уусны анхны тахилга нь болж байна. Цогт хайрхныг анх 1989 онд Бортойгийн ард түмэн тахисан. Тэгээ Бортойгийн ард түмэн тахиж байгаад 13 оноос сумын тахилагтай болсон юм аа. Энэ цогт хайрхны сүлдэн овоо бол 1670 оны үед анх тахисан гэсэн тийм мэдээ сурвалж байдаг. Би энэ багт багандар ажиллаж байхдаа
нөгөө дахиж над өнгөж юусан манай хайрхан бол бас ард түмэндээ ээлтэй хурвараа их хайрладаг техникийн сайхан болд юм аа. Тэгээ энэ хайрхныг бас аймгийн төлөвтэй бодоход одоо нүүрийн засаг дарганаар аймгийн засаг болсон шийдвэрж энэ төр маш их үүрэг гүйсэн тэд баялж байна. Ингээд дахилга сайхан болох хаа гэж найж байна. За энэ нутаг орны тухай бас одоо ярихгүй юу тийм ээ, одоо энэ Бортогог яг хаана тийм ээ, одоо бас энэ байршлын хувьд гэдэг юм уу те, энэ талаар нь яриа. Цогтойрхон Цогтоос масаа нэг 30-аад км-т бригадын төвөөс 10-аад км-т байдаг. Энэ яг Цогтойрхон одоо яг энэ хайрхан дээрээс одоо энэ тахилагтай 3 сайхан уул цогцчээ энэ бүх цогцтой уулууд харагддаг. Ер нь гол дундаа сумынхаа зүүр талд байлж байгаа. Тэр ном сударт энэ хүмүүс ялдгаар 9 эрднэр үтсэн овоо гэж ярьдаг. Оюун намын дэвсгэртэй тийм сайхан овоо. Эргэн тойрон бас устай. Энэ үхэн баруур ингэртэй бодод бодийн задгаа гэж задгаа байдаг. Тэрийг бодод хүний нүдэнд их сайн гэж ярьдаг байсан. Ингээ эргэн тойр 10-ус хөтөл ус гэдэг ингээд баяуулангаас хус тогтдог тойрон өнгөтэй ийм сайхан нутаг юм аа. За тэгээд одоо бас дэлгэр сайхан 100 цаг ирж байна. Тэгээд бас хайрхын технологи маань бас өргөн дэлгэр сайхан болж байна. Нутгийн хоолндоо сайхан өрөөлөг хэлэхгүй да. За тийм сүлдээ хайрхан маань хурвараагаан хайрч энэ цогтоочууд 100 олон маань эрүүлийн гажиргалтай сайн сайхан болж мал зүрг нь 10%-аас өсөх болтугай. Та бүхэн сайхан надаарай. Хайрхны талаар бас бодж өгдөг зүйлээ, технологийн талаар бас ярихгүй да. За технологи сайхан болж байна. За энэ юугаа цогтоо хайрхнаа шүтдэг хөө. Тийм одоо нахадэж өргөжлээ гэдэг. За олон жил одоо бас тахилга тэрж байна да. Яа манай хэнд 79 онд ирсэн. Тэгээ 79 хойш л ер нь ирж байна да. За өөрийгөө нэг сайхан танилцуулахгүй да. Намайг Энхэ гэдэг хүн байна. И Төв аймгийн зааврын гарлын хөө. Энэ 79 онд нүүж ирсэн манай. За хэдэн жил морь байсан да. Би чита зэрэг салгадал заамарт багтал байжсэн. Тэгээд энд 79 онд ирээд 80 оноос эхлээл морьж эхэлсэн дээ. За энэ хайрхандаа бас надамдаж морь уралдуулж өг. Уралдуулж байсан. Миний морь төрүүлж байсан. Хэдэн онд одоо төрүүлж байсан? Тэгэхгүй анаасаа мэдгүй. Ер нь бас энэ авааныхаа тахлагт бол морьдоо зараг төрүүлж байсан. Баян гал ирдэг. Адил нэг шүтлүүрээ айргцсан. За тэгээ нутгийн хоолндоо сайхан ирүүлэг хэлэхгүй те. За нутгийн хоолнд сайхан зусч сайхан зусаа хэлж та. Өмнөг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр аймгийн тахилга тайрхан болсон Өмнөг аймгийн Цогтоо сумын цог тайрхны тахилга үйл одоо амжилттай зохион байгуулагдаж олон одоо шашин номын үйл болон нутгийн ард иргэд бас хайрхан ууландаа өөрсдийн ажил амьдралаа даатгсан зүйлүүдээр бас Өмнөг аймгийн Цогтоо сумын цог тайрхны тахилга өргөн дэлгэр болж өндөрлсөн юм аа. За харин одоо бас Цогтоо хайрхны тахилга өндөрсний дараагаар Өмнөг аймгийн Цогтоо сумын Бортог багийн төвдөр хайрхны тахилга зориулсан Бэсрэг баяр наадмын үйл ажиллагаа эхэлсэн. За Бэсрэг баяр наадам үеэр үндэсний үеийн барилдаам, хурдан их нас, хурдан хязгаалan, даагны уралдаан болон мөн одоо хүндэтгэлийн олон одоо арга хэмжээнүүд бас зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байсан гэдгийг бас та бүхэндээ хэлэхэд таатай байна. За ингээд Бэсрэг баяр наадмын аль биесний нээлттэй арга хэмжээ зохион байгуулагдж нээлттэй арга хэмжээнд Өмнөг аймгийн Цогтоо сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Санжаагийн Төгсбаатар, сумын засаг дарга Наранбаатарын Наран заяа тэргүүтэй албаны хүмүүс болон сум орон нутгийн удирдлагууд, ард иргэд, баяр наадмыг ивент итгэгчид, малчид гэдэг одоо бас хөргөн дэлгэр баяр наадамда нутгийн одоо олон түмэн оролцож байлаа. Баяр наадмыг нээж сумын засаг дарга Наранбаатарын Наран заяа үг хэлсэн бол
За мөн одоо нутаг орны урлаг соёлын алдарнууд, мөн одоо Өмнөговь аймгийн хөгжим жүжигний театрын одоо уран бүтээлчид ая дуу бүжгийн одоо сайхан мэдлэгээр нутгийн олон түмэнд мэдлэгээ төвшүүлснээс гадна номын одоо шашин үйлдэлтэй холбоотой арга хэмжээнүүд одоо бас энэ үеэр зохион байгуулагдаж байсан юм аа. За ингээд одоо эрхэм мөндөд үзэгч та бүхэн Өмнөговь аймгийн цогт усмын цог тайрхны тахилыг зориулсан Бэсрэг баяр наадмын албан ёсны нээлтийн арга хэмжээг хүлээн авч үзнэ. Тэдмийн цэнхэр зэрэгдээ нуурын ус шиг толиодсон тэнүүн дэлгэр ардын амгалан жаргалан гин оронд тэгш даван хүслийн биелэл гүйцээж амьдэрсэн хошуу нутгийн олон минь сайхан зосч байна уу. Энэ цоцыг бүрхэн ногоомны үнээр татаж бэлт хурдан хөлгүүд гин гон дуунсар тоолж цэнхэр асрын баадан хэрийн сэлхэнд дэрвсэн Цэнгэл баяр наадмын амар мэндийг дэвшүүлэн айлтгая. Говь түшээг үний хошуу ноёны сүл довоо цог тайрхныхаа тахилгын ёслолд хүрэлцэн ирсэн эрхэм хүндтэй зочид төлөөлөгч нар номын авшиг уйна хайрлаж байгаа эрхэм хүндэт лам нар болон нутгийн зан олон наадамчид та бүхэндээ 17 дугаар жарны элдв эрдэнэ хэмээх модон могой жилийн зуны тэргүүн сарын цагаагчин могой сарын шиний 8-ны бэлэгцэн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Энэ жил дэлгэр сайхан зунтай залгаж байгаа нь малчид иргэд бид бүгдийн хувьд сэтгэл тэнэгэр байгааг дурдхад таатай байна. Тэртех 1989 онд анх удаа цог тайрхныг зуны дэлгэр цагт дахих болсноос хойш эдүүгээ 36 дахь жилдээ тахилгын зан үйл наадмын үйл ажиллагааг зохион байгуулж байна. 2015 онд сумын тахилгатай хайрхан болгон сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоол гарч ирсэн бол өнгөрсөн 2024 онд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор Өмнөговь аймгийн тахилга хайрхан болгон баталсан билээ. Хайрханы тахилгын зан үйл ёслол бол Монгол үндэстний олон мянган жилийн уламжлалт зан заншил бөгөөд хүн байгаль амь нэгтэйг өн эрдэнээсээ таньсан өвгдийн бэлэг ухааны илэрхийлэл буюу монголоор өгүүлсэн оюуны их өв соёл билээ. Өмнөговь аймгийн тахилгатай хайрханы тахилгын зан үйл ажиллагааг дэмжин ивент тэтгэж оролцож сэтгэлийн ханд өргөж байгаа улсын хурлын гишүүн Сэддэрж Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Эрдэнэ өрнөх, аймгийн засаг дарга Хэнхбат болон сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, засаг даргын тамгын газар, төсөвт байгууллагууд, хандив дэмжлэг өгж байгаа аж ахуйн нэгжүүд, нутгийн уугуул суугуул ард иргэд та бүхэндээ гүнээ талархал илэрхийлье.
За 2014 оноос ер нь цогтовоо хайрхныг тахилганд ирж байгаа. Тэгээд ер нь бол энэ цогтовоо хайрхны галбийн шүглээ гэж ном байдаг. Тэрийг 2014 онд байхаа бас хөрвүүлж тэгээд одоо бас тэр нэмэлт тайлбар эдгээр юмнуудыг нь хийгээд ерөнхийдөө зан үйлийнхэн талд нэлээж яхан чиглэх талд нь оролцсон. Тэгээд бид яг өнөөдөр болохоор ерөнхийдөө нийтийн одоо тахилгаар буюу одоо шинэ одоо олон төрлийн бумсан эренчин бэрмаас дашчрын сан тэргүүтээ олон сангуудыг уншиж за тэгээд одоо Монгол төрлийн одоо их шүтэн одоо очрон бурхныг дахиж тийм ээ тэгээд одоо энэ бэрэн чимбийн доо буюу их хүүлний судар хэмээх одоо энэ номыг уншиж ингэдэг. Тэгээд мөн одоо үлзий хотын хорыг болгогч гэдэг их санг уншиж холбогдох олон сангуудыг уншиж хишиг дадлага авах тэргүүтээ ийм ажлыг хийсэн. За Өмнө Гоёмгийн Цогтовоо сумын цог тайрхны тахилга баяр наадмыг нутаг орноо гэсэн сэтгэлтэй олон хүмүүс одоо ивент итгэж зохион байгуулсан байгаа. За тухайлбал
Өмнө говьмгийн цогтоо сумын угуул Монгол Улсын их хурлын гишүүн Эренчин Бямбын сэтэрж, за аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Эрдэнэ Өрнөх, за аймгийн засаг дарга Инкбат, за мөн одоо Өмнө говьмгийн цогтоо сумын засаг дарга Наранзая болон за аймгийн авраг малчин Бат Эрдэнэ, Өмнө говьмгийн авраг малчин Отгонбаатар сумын засаг даргын тамгын газар одоос ерийн эхийн ивент тэтгэгчээр одоо ажилласан. За мөн одоо Өмнө говьмгийн цогтоо сумын Бортойгогийн малчин сугрын одоо гэр бүл одоо бас ивент тэтгэж одоо ажилласан байгаа. За дүүншлэн одоо бас энэ нутгийнхаа хайрхныг дахлах зориулж сумын одоо ард иргэд өргөнөөр оролцож өөрсдийнхөө одоо зүгээс хандив болон одоо бас буйны одоо зүйлүүдийг за наадмын одоо ивент тэтгэгчээр тус одоо ажилласан гэдэг хэлгээд таатай байна. За энэ ч утгаараа Өмнө говьмгийн цогтоо сумын аймгийн дахлах цогт хайрхны дахлах баяр наадамд за Өмнө говьмгийн эдийн төлөөлөгчдийн хурлын дарга Эрдэнэ Өрнөх одоо хүрэлцэн ирж оролцсон байгаа. За энэ үеэр одоо бас нутгийн олон түмэнд бас чин сэтгэлийн мэдчилгээ мөн одоо сайхан ерөөлийн үг айлтсан. За энэ үеэр одоо мөн Өмнө говьмгийн цогтоо сумын удирдлагууд за баяр наадам болоод цогт хайрхны дахлах баяр наадмыг ивент тэтгэж одоо оролцож байгаад нь талархал дэвшүүлж за Өмнө говьмгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Эрдэнэ Өрнөхөд за дурсгалын зүйл болон за талархлыг одоо гардуулж байсан юм аа. За ингээд энэ үеэр бид хүн Өмнө говьмгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Эрдэнэ Өрнөхтэй уулзаж за баяр наадмын сэтгэлийг нь сонссон юм аа. За ингээд одоо аймгийн тахилгатай болгож одоо өнгөрсөн оны иргэдийн төлөөлөгчдийн хурлаар 24 онд бол одоо 5 одоо хайрхныг ер нь аймгийн тахилгатай болгож тахиж байя гэсэн юм хурлын тогтоол гарсан. За түүний нэг нь бол одоо энэ цогт хайрхан одоо Төшөөт аймгийн говь төшөө гүний хошооны үений тахилгад хайрхан баамаа. Тэгээд энэ хайрхныгаа бас энэ жилийн тухайд бол одоо аймгийн удирдлагууд ялж бүх овоо тахилгууд дээр бас аймгийн удирдлагууд өөрсдөө манай засаг дарга их удараа болоод миний бие ингээд хуваагдаад бид нар очиж оролцож байгаа юм. За эх онд бол одоо энэ жилийнхээ хурлаар бол бид нар бас овоог одоо дахих зохион байгуулах журмаа бас бид нар баталж ерөн цаашдаа бас энэ одоо залгаа нутгийнхан болоод одоо ер нь аль болохоор одоо олон хүмүүсийг харуулцуулсан тийм одоо уламжлалт тахилгаа болон мөргөн дэлгэр болгоё гэсэн юм зорилготой байгаа. Тэгээд одоо эрхчлээс бол илүү өргөн дэлгэр бас нарийн зохион байгуулалтаа бас зохион байгуул нуул хангаагаа сайхан дахиж тайж тахих одоо ёслоо улам энэ өөрөө бас Монголын одоо уламжлалаас гадна бол ер нь дэлхийн ЮНЕСКОгийн соёлын өвд энэ уул овоог тахих таах бол Монголын одоо соёлын өв юм а гэж орсон байдгийн. Тийм учраас бас үүнийгээ бас одоо олон түмэнд залуу хойч үедээ энэ одоо чанараар нь залгамжлуулж үлдээх нөгөө талаас одоо энэ хүндрэлтний одоо нийтлэг энэ одоо нийгэмлэгт монголчуудын бас өөрсдийн улмөр өөрсдийн одоо онцлог бол энэ байгальтайгаа харьцах, байгалаа дахин шүтэх, байгальтайгаа зэрэгцсэн орших, аль алиныгаа одоо байгалаа одоо хүндөхгүйгээр байгальтайгаа зэрэгцсэн оршихын одоо оршихын энэ оюун сэтгэлгээг энэ сав шим ертөнцид багтаан амьдрах энэ Монголын уламжлалт сэтгэлгээг бас хүмүүстэй иргэдтэй залуу хойч үедээ одоо уламжлал болон үлдээн гэсэн ийм эрхэм зорилгын үүднээс одоо энэ уул хангааг тайгдах ялангуяа одоо аймгийн тахилгад бол уулаа баталж үнийгээ одоо тайгдах зан үйлээ илүү нарийн зохион байгуулах ажлын санаачин зохион байгуулж байгаа манай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал. За тэгээд энэ дашрамд бол одоо Өмнө аймгийн одоо энэ уул хангааг тахих одоо зан үйлийг сайхан зохион байгуулж байгаа сумор нутгийн удирдлагууд за Өмнө аймгийн засаг дарга түүний тамгын газрын хамт олон за ингээд мөн одоо энд оролцож байгаа бүх хүмүүс бас нутгийн 100 олондоо ч гэсэн бүх хүмүүст талархаж байгаагаа хувийн зүгээс болон аймгийн иргэдийн хурлын зүгээс илэрхийлье. За эрхэм өндөд үзэгчид та бүхэндээ бид хүн энэ удаагийн баяр наадмын нэвтрүүлгээр Өмнө говьмгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар одоо бас Өмнө говьмгийн цогтоо сумын цогт хайрхны дахлыг одоо өнгөрсөн жилээс аймгийн дахлагт одоо хайрхан болгосон. За ингээд цогтоо сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын тамгын газар гээд олон байгууллагууд одоо хамтарч энэ сайхан баяр наадмыг зохион байгуулж байгаа. За тус удаа хайрхны тахлыг зориулсан бисрэг баяр наадмын хурдан их насны мөрдийн хүн гарааны 6 дээрээс эргэж байгаа торг мөчийг одоо үзэгч та харж байгаа. За хамгийн наадлаар одоо хурдан загалмар удаагаар авчлаа. Энэ дунд говьмгийн хул цумын Монгол Улсын алдарт бай жаргал сайхны эрдэнэ төгсөө хийж урдуулдаг. За жаргал сайхны нямсрынгийн одоо хурдан загалмар байна. Түүний урдал дээр хар алгамар одоо уршилж байна. Өмнө говьмгийн цогтоо сумын аймгийн алдарт байж дэндүү инкегийн хүү сумын алдарт бай Чимбатын одоо хурдан алгамар байна. За ингээд хурдан их насны мөрд уралдааны 3 мөр нэлээ очтойгон гэсэн өнгөн дээр улаанкаас малгайтай тогтсон хөрөө алзан мөрд Өмнө говьмгийн цогцын сумын үеж Оюун Батын Батүгийн хөрөө алзан мөр удаа гарч ирсэн бол түүний ард дээр хул мод удаа гарсан 70 задгатын
дэлгэр далайг одоо хулмаар одоо харагдаад өнгөрлөө. За арын мөрдүүдийг хардуулж байна. Арын мөрдүүдийн өнгөн дээр хулмаар одоо гарч ирсэн 88 дугаарт Өмнө Гомгийн зогтоосон мэж Отгонбаатарын дөлгөөний хулмаар одоо гарч ирсэн бол цаатлаар шаргамаар одоо уршиж байна үзэгчтэй. Өмнө Гомгийн зогтоосон мэж Мегмаржийн Бихолтын одоо урдан шаргамаар одоо гарч ирсэн. Наадлаар Дунд Гомгийн хулцсан мэ Монгол Улсын алдарт уяа жаргал сайхны Эрдэнэ төгсөө үеж урдлуулж байгаа. За жаргал сайхны Нямсрынгийн одоо урдан загалмаар одоо гарч ирсэн бол энэ мөрдүүдийн өнгөн дээр 2 чихэн соотоогоо урдан зээлмэр одоо 43 дугаартай зээлмэр одоо Өмнө Гомгийн зогтоосон мэн аймгийн сумын алдарт уяа Хүүхэн Баатарын хүн Мөнгөтийн одоо урдан зээлмэр одоо гарч ирсэн ба харагдаж байна. За үндсэндээ бол одоо өнгөлөд уралж ирсэн 2 мордын ард дээр одоо арын мордод одоо хүрээд ирсэн юм байна. За ингээд хурдан их насны мордын уралдааныг Өмнө Гомгийн зогтцын сумын уяаж Оюнбатын Батөгийн одоо хүрээ алзамаар хөтөлсөн байгаад түүний ард дээр Дунд Гомгийн хулц сумын Монгол Улсын алдарт уяаж жаргал сайхны Эрдэнэ төгсөө үеж урдлуулж байгаа. Дунд Өмнө Гомгийн далан задгацсан аймаг алдарт байж Төмөн баярын дэлгэр талайгийн одоо урдан хулмар одоо гараад ирсэн. За ингээд энэ хоёр бол одоо үндсэндээ бол өнөөдрийн баяр наадмын хурдан их насны мордын уралдааныг хөтөлсөн байгаа харагдаж байна үзэгчтэй. За хулмар одоо Төв аймгийн сэргэлэн өгшөлтэй мөр. За загалмар одоо бас Монгол Улсын алдарт байж Бүтэн Бат сайхны одоо унгаа адуу шиг санагдаж байна. За ингээд загалмар одоо 3 дээр гараад ирсэн. За өнгөний 3 мөр одоо Өмнө Гомгийн зөгцсөн мэн уяаж Оюнбатын Батөгийн одоо хүрээ алзамар хөтөлсөн хэвээр шүү үзэгчтэй. Түүний ардтал дээр одоо хулмар одоо оршуулж байгаа. За арын мордууд бол нэлээд ширэг хөлтэй. За цаатлаар 355 дугаартай Өмнө Гомгийн зогтоосон мэ аймгийн алдарт байж Пүрвийн авирагийн одоо хурдан хонгормор одоо орж ижээ үзэгчтэй. За энэ одоо Өмнө Гомгийн баян далайсан муу яаш Арднагийн Бадрахын одоо унган адуу гэдэг. За ер нь одоо аймаг сум орнуудын чанартай олон хатундууд одоо айрагдад төрүүлж ирсэн. За Магна хонгор гэдэг одоо азрынх нь одоо гал төлдөө. За ингээд одоо арын мордод харуулж байна. За өнгөнд уралдаасан шаргамар одоо хөлийг нэрчэн жоохон суларж байгаа шиг байна. Өмнө Гомгийн зогтцсон муу зогтоосон мууч Мегмаржийн Бихолтын одоо хурдан шаргамар. За Өмнө Гомгийн зогтоосон мууч Отгонбаатарын дөлгөөний хонгормор гэсэн хоёр мөр жоохон хойшилчлаа. За араас одоо энэ Өмнө Гомгийн зогтоосон мэй аймгийн алдарт байж Пүрвийн авирагийн хонгормор одоо орж ирсэн. За цаал дээр дахиад зээлмэр одоо орж ирсэн дөө үзэгчтэй. За тэр зээлмэр одоо Дунд Гомгийн өндөр чуулсан мэн уяаж хний зөрөгт мөнхийн одоо хурдан хээр одоо зээлмэр одоо сараас нэлээд зүтгөөхө орж харагдаж байна. За ингээд хурдан одоо мордын уралдааны үзүүрийн мордуудыг одоо харуулж байна. Хүрээ халзмар одоо хөтөлсөн ивэрэ. Өмнө Гомгийн зогццсон сумын уяаж Батөгийн Оюнбатын Батөгийн хүрээ алзмаар хөтөлсөн хэвээрээ. За Дунд Гомгийн хулц сумын хариат Монгол Улсын алдарт уяаж Эрдэнэ төгсөө үеж урдлуулж байгаа. За Өмнө Гомгийн далан задгал сумын уяаж аймгийн алдарт байж Төмөн баярын дэлгэр далайгийн одоо хулмар 3 дээр. За наадлаар одоо жаргал сайхны Нямсрынгийн одоо хурдан загалмар гэсэн. За ингээд энэ 3 мөр бол одоо ингээ хөдлөөд оршин бол арын мордууд одоо орж иж байна. За арын мордууд дээр бол одоо зэрэг 72 дугаартай 43 дугаартай уралдааны зам дурдсан. За хиниймэр одоо орж байгаа. Хүүбаатарын Мөнгөтийн одоо урдмар одоо орж иж байгаа. За Өвранга Өмнө Гомгийн цогтоосон аймгийн алдарч Бүрийн авирагийн одоо урдан хонгормор одоо орж иж байгаа үзэгчтэй. За тэгвэл одоо бас энэ зээрдмэр одоо ороос зүтгэхэн орж ирсэн. Дунд Гомгийн өндөр шилсэн байж Чогнымын зөрөгт мөнхийн одоо урдан зээрдмэр одоо энэ 3 мөрний өнгөн дээр буюу 4 дээр одоо орж ирсэн байгаа. За Бүрийн авирагийн одоо урдан хонгормор одоо Өмнө Гомгийн баян далайсан уяач Арднагийн Бадрахын одоо бас Магна хонгор гэж тэртээ 2019 онд улсын баян наадам шүдүүрээ одоо сайрагдчихсэн гэлөө төрүүлжсэн тэр одоо азрын одоо төл байх хэвээр. За 35 дугаартай уралдааны зам дурдсан Өмнө Гомгийн зогтоосон яач Мегмаржийн Бихолтын одоо хурдны шаргамар. За энэ мордуудын ард дээр халаг мөр одоо ороод ирсэн. За энэ Өмнө Гомгийн зогтоосон аймгийн алдарт байж Дэндүү инхээгийн унган адуу. За инхээгийн сумын алдарт байж инхээгийн Жимботын одоо урдан халагмараа. За 9 бөөрөн дээр хулмар одоо орж ирлээ. Өмнө Гомгийн зогтоосон яач Отгонбаатарын дөлгөөний одоо урдан хулмар бол 4-9 бөөрөн дээр одоо өгшөж байгаа. За тэр бол нэг 3-4 бөөрөн дээр нилээ одоо орлож байгаа. Төлийнх нэр чинь жоохон салраад. За одоо жоохон хойшоо суучих шиг боллоо. За гэхдээ үзүүрлэгөө дахиж нэг одоо орлаад үзүүрийн мордуудаас урлагийг байх газаргүй. За дөлгөөний хулмар одоо сум орнын инженертай олон наадамдаас сайн уралж ийсэн мөрөө. За ингээд өнгөний мордууд бол одоо явсан. За 8-7-8 бөөрөн дээр Чимбагийн одоо инхээгийн Чимботын одоо халагмар одоо оршилж байгаа. Өмнө Гомгийн зогтоосон минь залуу яж Мегмаржийн Бихолтын одоо хурдны шаргамар одоо оршилж байгаа. 43 дугаартай уралдааны замд мордсон. За хиний Өмнө Гомгийн зогтоосон минь яж Хүүхэн Баатарын Мөнгөтийн одоо хурдан за зээр талзан морь одоо уршилж байгаа. За зээр талзан морчин бол орно төгшөлтэй энэ жил 14 бүлүү 15 та энд одоо урлаж байгаа хурдан их насны морьдын уралдаанд уралдсан бүх морьдын одоо хамгийн ахмад нь одоо сум орнуудын чанартай олон наадамдууд айрагдад төрүүлж исэн. За Хүүбаатар гэдэг уяач одоо энэ одоо олон сайхан одоо хурдан хөлгүүд өөж хөрлөөд нэг нэ. За Хүүбаатарын Мөнгөтийн одоо хурдан зээр талзан морь. За нөгөө хөтөлж уралдаад Өмнө Гомгийн зогтцсон юм яач Оюнбатын Батөгийн хүрээ алзан морьны хөлийнх нэр чинь жоохон суудсан байгаа харагдж байна. За ингээд арын морьдууд одоо орж ирсэн байгаа.
За улаан цээж нэмнэтэй зээрдмөр одоо урагшилж байгаа шүү. За энэ одоо зээрдмөр одоо Өмнөг аймгийн Дунд аймгийн өндөр шилсмийн уяач чогны мөнхийн зоригт мөнхийн одоо урд нь зээрдмөр мөн одоо Дунд аймгийн хол цомын Монгол улсын алдарт уяач жаргал сайхны Эрдэнэ төгс уяас байдган тааруулан хөрлүүлдэг. За ингээд одоо манай зурглаач шууд нэгт урагшлаад үзүүр 2 морийг одоо харуулж байна. Өнгөний 2 морд бол одоо нэлээд холдсон байгаа. За загалмар одоо өнгөн дээр байна. Дунд аймгийн хол цомын жаргал сайхны нямсрангийн одоо хурдан загалмар одоо хөдөлсөн ивэрэ. Ард дээр нь Дунд аймгийн хол цомын Монгол улсын алдарт уяач за Эрдэнэ төгсөө үеж хурлуулж байгаа. За Өмнөг аймгийн Далан задгал цомын уяач Төмөн баярын Дэлгэр далайгийн одоо хурдан холмороо. За холмор одоо өнгөн дээр гарч ирсэн. За ингээд энэ 2 морины хооронд бол одоо үзүүштэйг уралдаа үнэхээр юм болж байна. Одоо барай бол одоо үндсэндээ нэлээд төгсөн үндсэндээ одоо хурдан их насны морд одоо барай өөд одоо зүтгэж байгаа нэ. За суртаа холмор одоо Өмнөг аймгийн Далан задгал цомын аймгийн алдарт уяач Төмөн баярын Дэлгэр далайгийн одоо хурдан сартаа холмор. За цаатынх нь одоо жаргал сайхны нямсрангийн одоо хурдан загалмар. За ингээд энэ 2 мор одоо үзүүрдүүгээ сайхан үзүүштэй уралдааныг хийж байна. Үзүүштэй үзүүрлөө зорсон алтан шар 6 дээр за цаатлаар одоо загалмар одоо зөв талдаа арай илүү гიშгэж байгаа харагдаж байна. Жаргал сайхны нямсрангийн загалмар төрөөж за Өмнөг аймгийн Далан задгал цомын Төмөн баярын Дэлгэр далайгийн одоо холмор амуу зөнд одоо ордолж за инхээгийн жимбаттай алгамар аргагүй урдаан нутгаж арийн 3 удаа ордоллаа. Энэ овооны төлөвлөгөө наадам 1 удаа төрүүлж байсан алгамар. За 4 дээр аймгийн алдарт Пүрийн авираагийн одоо хурдан хонгормор арийн 4 удаа ордоллаа. За 5-2 6-гийн 2 мөр ойрох юм биш үзүүштэй. За ингээд 6-аа дээр цаатлаар одоо Дунд аймгийн хол өндөр шилсмийн уяач чогнымхийн мөнх зэрэгтийн одоо зэдмөр одоо орж 6 дээр Хүүбаатарын мөнхтэй одоо ордмор боллоо. За 7 дээр Өмнөг аймгийн цогтоосон уяач Магмаржийн бэх болтын одоо хурдан шаргамар 7-д одоо ордолж байгаа харагдаж байна. За 8 дээр одоо энэ дөлгөөний холмор одоо орж иж байна. Нутганбаатарын дөлгөөний холмор. За 9 дээр 279 дугаартай уралдааны замд орсон Өмнөг аймгийн цогтоосон уяач Шинэ өрийн төр төвшингийн одоо хурдан хонгормоор одоо орж ирсэн бол за хөдөлж уралдаж ирсэн цогцсон мөж Оюнбатын Батгийн хөрөө алзамаар 10 удаа уралдалаа. За ингээд тааганд урдыг насны мөрд уралдаанд хүрлээ. За тэгж баяртай. Манай болохоор Дунд аймгийн Дэлгэр хагас баяр. Цогор зөнд өрцөн бөгтэй. Энэ хулмор нь болохоор Өмнөг аймгийн цогцоосон яриад аймгийн алдарт жаргал сайхны ингэчмэг гिच юм мороо. Энэ амын хөдөлгөөн мороо болохоор Дунд аймгийн холцсон баяр. Жаргал сайхны нэмсрэн байна гэж байна. Мороо энэ нэг хайргийн тавтарсан зэрд морон Өмнөг аймгийн Дунд аймгийн өндөр шилэн яриад цагнымын зөрөгт бүгд ах юм мороо ингээд 3 их мөртэй яриад сайхан түрүү ам зогоор гуруулаа орлоо. Баяртай байна уу? Одоо мөн алдартынх уу Энэ болохоор Дорнот аймгийн цагаан бүтэн бацах юм Өмнөг аймгийн яриад тэр үнэмэр энэ зэрд мөр мөн болохоор Монгол зэн саднаа яаж өнгийн Батүлийг мөрмөөгөө ан загалмар нь болохоор Төв аймгийн зэрэглэн юм энэ өнөмөр гомаа бас одоо мөхсөн сайн мэдэхгүй байна. за наадам. За наадам сэтгэл маш гоё сайхан зохион байгуулалттай их өргөн дэлгэр сайхан наадам болж байна. 3 их мөртөө ороод ирээд гуруулыг оруулсан тах баяртай. За сартаа хонгормор өнөөдрөөс хурдан бааш нутгийнхаа сайхан харахны тэглэг наадамд харагдлаа баяр өргөө. Тэглээ. Баяртай байна сайхан байна. За хонгорморны хаа. Хонгормор энэ одоо манай аймгийн Баянтлаа Арднагийн Бадрах гэдэг хүний одоо 2009 онд улс орон шүтлэн дөрүүлж байсан да. Магна хонгор гэж газрынхын төлөвга. Тэ. Манай энэ аймгийн найз юм уу маа? Төмбөр гэдэг. Манай аймгийн Төмбөр гэхлээрээ олон Төмбөртэй том Төмбөр, жиг Төмбөр гэдэг. Цагдаагийн Төмбөр гэдэг. Цагдаагийн Төмбөр гэдэг хорондоо одоо манай найз юм уу? Би уяач нүга. Тэ. За тэгээ нутгийнхаа наадам. Оо сайхан байна. Сайхан нартай сайхан наадам хийж байна. Мөр гоо сайхан харагдлаа баяртай байна. За баярлалаа. Баяр өргөө. За баярлалаа. За алгаморныхаа тухай. За энэ манай унган моргом уу? Манай аймгийн алдарт дэндвийн К гэж юм байна. Минь мэгтэй дээр дадраны төлсөн цагаатах. За олон сум аймгийн наадамд дайрагцсан харлаг морныхаа тухай. За багаас ихтэй олон харигдсан. Нодлон тэр намганы 100 жилд хотод явсаар бол 6 арчиж байсан. Энэ шиг анхны уралдааны хийж байна баяртай байна. За Өмнөг аймгийн Тахилга таархан Түшээдхан аймгийн говь түшээгүний хошуу ноёны сүл дуваа цог таархны Тахилга баяр наадмын хурдан их насны морьд уралдаанд төрүүлж яригдсан морьдын
цолыг нь одоо дуудлаа. Ингээд одоо цолыг нь дуудсны дараагаар бай шагналыг одоо гардуулах үйл ажиллагаа зохион байгуулагцаа. За ингээд одоо бай шагналыг одоо Сумор нутгийн удирдлагууд Баян наадмыг зохион байгуулах комиссийн ивент тэтгэгчдийн одоо төлөөлөлд одоо гардуулан өгч баяр хүргэсэн. За ингээд төрүүж аригдсан аргийн 3 4 5 одоо уралдсан мордыг одоо өрөмжлөл медаль мөнгөний шагналаар одоо шагнасан. За мөн одоо бас их насны мордын уралдаанд одоо уралдсан бүх одоо мордыг барьж одоо бас эзэн хүмүүст нь одоо бас бай шагнал гардуулсан гэдгийг хэлэхэд таатай байна. За хоржидоо энэхүү эрхэм мэд үзэгчдээ Өмнө Гоомгийн цогтовоо сумын цог тайрхны дахлаг үеийн наадмын хурдан их хязгаал насны мордын уралдаанд одоо бүртгэгдсэн хурц хурдан үлгүүд энэхүү гарааны 6 дээрээс эргэж байгаа торгон мөчийг одоо үзэгч та бүхэн харж байна. За өнөөдрийн баян наадмын хурдан хязгаал насны мордын уралдаанд бүртгэгдсэн хурц хурдан үлгүүд энэхүү очтойхон гарч ирээд хөтөллөө үзэгчдээ өнгөн дээр Өмнө Гоомгийн цог цэцэн сумын уяач нацаг дэрж үеж урлуулж байгаа 90 бэмбийн пөрөө өчрөн одоо хурдан хүрээ алз үрээ гарч ирсэн байна. Задгаа дэлтэй хөрөө үрээ мөн одоо Өмнө Гоомгийн цогцөцөөсмийн цогцолмагийн нацаг дэрж үеж урлуулдаг хөрөө үрээ мөн шиг байна үзэгч та. Хоёр дээр одоо гарч ирсэн ба харагдаж байна. За наатаар одоо энэ ногоон цээж нэмнэтэй зээр дөрөө одоо гарч ирсэн. За энэ зээр дөрүүд одоо Өмнө Гоомгийн Дунд Гоомгийн хулцмын өндөр шүсмийн уяач чог нэмхийн мөнх зэрэгтийн одоо хурдан зээр дөрөө өнүүлсэн. 2025 оны 5 сарын 29-ний өдөр Өмнө Гоомгийн 70 задгаа дотноо зохион байгуулагдсан. За аймгийн бүсийн уралдаанд төрүүлсэн үрээ одоо нэлээд ширэг хүрдэ гарч ирсэн байгаа харагдаж байна шүү үзэгчтэй. За ард дээр нь шарга үрээ 4 дээр гасан Дунд Гоомгийн хулцсан байж Улаанхүүгийн төр одорхийн одоо хурдны шарга үрээ. За Дорнод аймгийн цагаан улсын Монгол улсын тод мандаж. За Төвдөн дайчдын Бацөргийн одоо унган одоо шарга үрээ 4 дээр одоо гарч ирсэн харагдаж байна. За 5 дээр 43 дугаартай хурдан зээр дүрээ нэлээ зүтгээдээ гарч ирлээ. За энэ одоо Өмнө Гоомгийн цогтовоо сумын уяач Сумын алдартай Хөөхөнбаатар мөнгөтэй одоо хуран өрөө алзуураа 5 дээр одоо гарч ирсэн харагдаж байна. За манай зурлаачийн харуулж байгаа шарга үрээ бол Дунд Гоомгийн хулц сумын уяач Улаанхүүгийн төр мандахын одоо хурдан шарга үрээ. За өнгөний 3 үрээ бол одоо нэлээ холдож урагшилж байгаа харагдаж байна. За 2 жиг солбоотой хүрээ алзуураа хөдөлсөн байгаа үзэгчтэй. За Өмнө Гоомгийн цогццын сумын уяач 90 бэмбийн пөрөө өчрөн одоо хурдан хүрээ алзуураа. За энэ цогцолмагийн нацаг дөрж одоо ойж хурдуулж нацаг дөрж алдартын одоо сумын алдарт өөрийнх нь унгаа адуу байх. За наатлын одоо аман ангалзаадгаа зээр дөрөв одоо Дунд Гоомгийн хулц сумын Монгол улсын алдарт уяач Жаргал сайхны эрдэнэ өсөө ойж хурдуулж байгаа. За Дунд Гоомгийн өндөр шүсмийн уяач чогномын зөрөгт мөнхийн одоо хурдан зээр тал зүрэ. За энэ одоо хурдан үрээтэй Сумор нутгийн чанартай олон наадмын тус одоо аригд төрүүлсэн энэ жил одоо Өмнө Гоомгийн 70 задгаа сумын бүсийн уралдаанд одоо төрүүлсэн үрээ. За арын үрээнүүд одоо орж иж байгаа. Задгаа дэлтэй хар үрээ нэлээ ширүүх хөлдөө орж ирлээ үзэгчтэй. За энэ одоо хар үрээ бол одоо нэлээ ширүүх хөлдөө оржсэн. За 21 дугаартай Дунд Гоомгийн хулцсан байж Баяр Маганагийн Баярхүүгийн одоо засмал дэлтэй одоо хурдан хар үрээ одоо орж иж байна. За мөн одоо нэг саарл үрээ Өмнө Гоомгийн цогтоосон Бацөргтийн одоо үрээчгэл одоо мөн шиг байхын. За ингээд 60 хэд дугаартай 80 дугаартай юм уу төмөр өчрийн Базар үрийн одоо хурдан саар дүрээтэй тун адилхан үрээ байна. Энэ үрээнүүдийн өнгөн дээр 62 дугаартай хонгор үрээ одоо зээр дүрээ одоо оржуулж байна. Өмнө Гоомгийн цогтовоо сумын алдарт байж Ингээгийн Чинбаттын зээр дүрээ байна. Түүний ардлаар засмал дэвтэй 21 дугаартай хар үрээ Дунд Гоомгийн хулц сумын байж Баяр Магнагийн Баярхүүгийн одоо хурдан хар үрээ шүү үзэгчтэй. За 92 үрээ бас одоо зүтгээтэй одоо оржуулж байгаа. За ингээд 80 дугаартай юм бол одоо энэ өрөө бол одоо бүртгэл дээр байхгүй байна. За гэхдээ энэ хиний үрээтэй адилхан харагдаад байх юм. Өмнө Гоомгийн цогтоосон төмөр өчрийн Базар үрийн хонгор үрээтэй саар үрээтэй одоо адилхан харагдаж байна. За ингээд энэ өрөөний дөнгөн дээр бол одоо Өмнө Гоомгийн цогтоосон сумын алдарт уяач Чинбатын одоо хурдан зээр дээр одоо орчилж байгаа. Өөрийнх нь одоо Дэндүү Инкэ гэдэг хүний унган адуу. За энэ одоо шар нэмнэттэй улаан говцтой өгöd унтсан 43 дугаартай уралдааны замд Өмнө Гоомгийн цогтоосон Хөөхөнбаатар мөнгөтэй өр одоо өрөө орж байгаа. Түүний урдал дээр 183 дугаартай уралдааны замд орсон Дунд Гоомгийн хулцсан байж Баштоорын очрын одоо хурдан хар үрээ одоо оршуулж байгаа. За Монгол улсын алдарт уяач Наран цэцгийн алдар жаргалын одоо унгаа адуу. За түүний урд дээр одоо энэ шарга үрээ одоо оршуулж байгаа. Үзүрийн 3 үрээний ард дээр орж байгаа шарга үрээ бол за хиний үрээ шүү үзэгчтэй. Дунд Гоомгийн хулц сумын уяач Улаанхүүгийн төр мандахын одоо хурдан үрээ. За 3 дээр Өмнө Гоомгийн цогццын сумын уяач 90 бямбийн пөрөө өчрийн одоо хурдан зээр дүрээ одоо оршуулж байгаа. За ингээд өнгөний 2 үрээг одоо харуулж байна. Өмнө Гоомгийн цогццын сумын уяач 90 бямбийн пөрөө өчр 2 үрээ мордуулсан юм байна. Засмал дэлтэй одоо энэ хүрээ алз үрээ ширс хүрээ алз үрээ сая задгаа дэлтэй жижиг хүрээ үрээ сая 3 дээр явжсэн. За энэ одоо Өмнө Гоомгийн цогццын сумын алдартай цогцлмагийн нацаг дэрж одоо ойж хурлуулдаг 2 өрөө мөн шиг байна. За өнгөний 2 өрөөний ард дээр одоо 2 өрөө ороод ирсэн. За барай бол одоо үндсэндээ нэлээд төгсөн. За хар үрээч өнөөдөр аатайгаа манд 2
уршилжуудаа хадуураа цаатлаар одоо зүтгэж байгаа харагдаж байна. Дундгоймгийн хулцмын залуу яаж Таштоорын өчрийн одоо хурдан хар үрээ үзэгчтэй. За Монгол улсын алдартай наран цэцгийн амгалангийн одоо тамхтай одоо хурдан хар үрээ цаатлаар одоо уршилж байгаа харагдаж байна. За наадлан одоо шарга өрөөл Дундгоймгийн хулцмын байж Улаанхүүгийн төр мантгийн одоо хурдан үрээ Дорнод аймгийн цагаан уусмын Монгол улсын дод манлаа яаж Төвднэшин Бацэргийн одоо унган одоо өгсөн. За энэ хоёр бол одоо 3-4 дээр уршилж байгаа. Арын өрөөнөөс нэлээд одоо олцсон. Үзүр хоёр өрөөний араас одоо Аатайгаа уралдааны хийж. За ингээд одоо 4-5 руу одоо орж иж байгаа манай. За ингээд 3 дээр өвчөөсөн өмнө гомгийн зөгцсөн байж Эренчин бамбын пүрэв өчрийн одоо урдан хөрөө үрээн дээр одоо хөрөлцөн ирж байгаа юм байна. За хөрөлцөн ирээ зөв талаар нь одоо холбоо довлаа. За ингээд хөнгөний 5 өрөөл одоо үндсэндээ цуваад одоо нийллээ. За энэ арын 3-4 даваар одоо орж иж байгаа өрөөнд одоо 10 араас одоо зүтгэж уралдаа. Хөнгөний 3 өрөөл бол гараал одоо холдсон шүү дээ. За ингээд одоо гарсан цагаас өмнө гомгийн зөгцсөн сүмийн уяач сумын алдартай цогцолмогийн Нацаг дөрж өгч хурлуудыг Эренчин бэмбийн пүрэв өчрийн одоо хөрөө алзуур хөдөлсөн юм. Түүний алдар Дундгоймгийн өндөр шил сүмийн уяач Чогнимхим зоригт мөхийн одоо хурдан зээр дээрээ. За зээр дөрөө үзүүрлэгээ гарч ирнэ. Энэ одоо бас аргагүй одоо хурдан одоо цус дээд өгшин сайтай хурдан үрээ байгаа. За шарга үрээр чинь дахиад одоо зөв талаар нь туулах нь дээ. За шарга үрээ Дундгоймгийн хулц сүмийн уяач Улаанхүүгийн төр мантгийн одоо хурдны шарга үрээ. За өмнө гомгийн зөгцсөн сүмийн уяач Эренчин бэмбийн пүрэв өчрийн одоо хөрөө алзуурын туулаад 2 дуу одоо орж барай одоо зүтгэж байгаа шүү дээ. За одоо Төв аймгийн энэ одоо зээр дөрөөл одоо Төвийн бүсийн урдаан төрүүлсэн. За ингээд одоо өмнө Дундгоймгийн өндөр шилсэн байж мөнгө зэрэгтэй зээр одоо алзуулаад төрүүлээ. За хөрөө үрээ дахиад зөвхөн 2 доо орчих шиг боллоо. Эренчин бамбын пүрэв өчр юм. За 3 дээр Улаанхүүгийн төр мантгийн хулдын үрээ орсон бол 4 дээр одоо хиний үрээ одоо орж ирлээ. Таштоорын очрын Таштоо Дундгоймгийн хулцсан байж Таштоорын очрын одоо харуураа айргийн 4-д одоо ордлоо. За 5 дээр одоо араас зүтгэсээр байгаа өмнө гомгийн цогтгоосон сумын алдартай Жинкагийн Жимбэтээ одоо ордон зээдрэ айргийн 5-д одоо ордолж байгаа шиг байна. Айргийн 5-д одоо ордолж байна. За 6 дээр нэг өмнө гомгийн цогцсон сумын уяач Эренчин бямбын пүрэв өчрийн одоо ордон зээдрэ гарсан цагаас өнгөнөр одоо ордолцооргоо 6-д одоо ордолж байгаа шиг байна. За ингээд 7 дээр энэ 60 хэд дугаартай юм байна. Энэ зээдрэ 7-гийн бөөрөн дээр 66 дугаартай энэ өмнө гомгийн цогтгоосон байж Александрын зээр дүрээ юм болов. Батил Александр Батлагрын зээр дүрээ юм болов. За зээр дүр орж ирсэн. За 43 дугаартай Хөөхөн Баатарын мөнгөтэй одоо урдан зээр тал зөөр одоо орж ирж байна. 73 дугаартай уралдаан ирсэн цогтгоосон уяач Төв Баатарын бор өрөө одоо орж ирж байна. Өнөөдөр тахилга одоо хайрхныхаа наадамд хүрэг харагдуулаа. Баяр хүргэе. За баярлалаа. За өрөөнийхэн тухай ярил. Зээр дээр одоо бас хэд айж өгөө. Хаан хүрээ. Энэ өөрөө оноо би дандаа оногоо налыг ууршин. Дандаа оногоо. За шарга өрөө сайхан уралдаж энэ хайрхны тахилгад хайрагдлаа. Баяр хүргэе. За баярлалаа. За өрөөнийхэн. Энэ Дорнод аймгийн цагаан сумын Монгол улсын алдартай Бацэргийн оногоо. Өмнө яаж уралж байсан юм? Энэ Өднөн сумын хулц сумынхаа наадамд болоод тэгээ энэ жил мандлын урдад 10 гаргаж ирсэн. Тэгээ энэ хоёр дахь үе хайрагдлаа. За хөрөө алзуур хайрхны тахилгын наадам сайхан уралдаж зүтлээ. Баяр хүргэе. За баярлалаа. За алзуурынхан талаар. Алзуур өмнө гомгийн цогцсон сумын алдартай байж цогцмагийн нацагд орж байгаа. Манай найз өнөөр. Найзын өрөө юм уу? Өнөөдөр хацраа сайхан уралж амаа үзүүлээ. За өмнө яаж уралж байсан юм бэ? Энэ хоёр баг наадамд харагдсан тий. Тэгэхээр удам өс говьшин кооног тэр нацаг дарж найз маань конг гэж цэвэр зэрэгний тол. Өрөөгөн тавтай өрөө. Өнөөдөр харуураа сайхан алтар өрөө сайхан харагдлаа. Баяр хүргэе. За баярлалаа. Алтар 3-р дахлаа. Миний нүрээ цогццсон сумын яриад алтар жаргалын гурав байгаа. Эцэг нь томоог алтараа зэрэгэд тэрний төлөөрөө. Битүүрээ гомоо энэ жил анх удаа энэ төрч мордоод хавар нэг 2 бооцтой наадамд харагдсан. Тэгээ нүдэд орлоо. Баяртай байна. За наадам сэтгэл. Наадам сэтгэл сайхан байна уу энэ овоо ярхан тагч байгаа. Сайхан байна энэ овоо ярхнаа тагч байгаа цогтоосмынханта баяр наадмын төрхий та. За энэхүү Өмнө гомгийн цогтгоо сумын аймгийн дахлагта Түшээдхан аймгийн говь түшээгүний хөшөө ноёны сүлд байгаа цогт хайрхны тахилга баяр наадмын хурдан хязаал насны морьдын уралдаанд төрүүлж яригдсан төмөн ихүүдийг цоллох за баяр шагналын одоо гардуулах үйл ажиллагаа бас зохион байгуулагдаж байгааг үзэгч та бүхэнд хэлгээд таатай байна. За ингээд одоо хурдан хязаал насны морьдын уралдаанд за төрүүлж хайрагдсан морьдыг одоо өргөмжлөл мөнгөн шагналаар одоо
бай шагнасан. За шагналыг Сум орон нутгийн удирдлагууд Баян наадмын зохион байгуулагчдын төлөөлөлд одоо гардуулан өгч баяр хүргэлээ. За мөн одоо бас эхний 5 морийг одоо байлж шагналыг гардуулснаас гадна за мөн одоо бас төрүүлж арийн арх нь одоо хурдлсан бүх мордыг одоо барьж бай шагналыг одоо бас гардуулсан гэдгийг хэлгээд таатай байна. За эрхэм мөндөд үзэгчдээ Өмнө Говьмгийн Цогтгоо сумын цог тайрхны тахилга Баян наадмын хурдан даагны уралдаанд одоо бүрдэгдсэн одоо хурц хурдан даагнууд инхүү гарааны 6 дээрээс одоо гарахад бэлэн болсон байгаа харагдаж байна. За өнөөдрийн Баян наадамд одоо бас газар нутагт олон цагаан одоо хурд хурдан хөлгүүд одоо оролдож байгаа. За төхөөрөмжуудаа орж идөө. За инхүү эрхэм мөндөд үзэгчдээ Өмнө Говьмгийн Цогтгоо сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг дараагийн түүний хамгийн газар за тэгээд бас олон байгууллагууд хувь хүмүүс хамтран зохион байгуулж байгаа Өмнө Говьмгийн одоо тахилгад хайрхан болох цог тайрхны тахилга Баян наадмын хурдан даагны уралдаанд одоо бүрдэгдсэн хурд хурдан даагнууд инхүү гарааны 6 дээрээс эргэж байна. Хамгийн ардлаас нь 279 дугаартай Өмнө Говьмгийн Цогтгоо сумын шинээрийн төр төвшингийн одоо хурдан дааг одоо бас манай зурлаачийн дуранд одоо харагдаад өнгөрлөө. Улаан цээж нэмнэттэй задгаа дэлтэй хээр дааг цэнгэр каск малгайтай Өмнө Говьмгийн залан задгаа цөмөн уяаж за хиний дэлгэр далайгийн одоо хурдан хээр дааг одоо харагдаад өнгөрлөө. За ингээд үзүүрийн 6 дааг өнөөдрийн Баян наадмын хурдан даагны уралдааныг одоо хөдлөөд одоо уршилж байгаа юм байна. За өнгөн дээрээ ногоон цээж нэмнэттэй хурдан хээр дааг одоо гарч ирсэн байна. За энэ Дунд Говьмгийн хул цумын Монгол улсын алдарт уяаж Эрдэнэ төгсөө шүрдлүүлж байгаа. Дунд Говьмгийн хултын Баяр Магнагийн Баяр хүүгийн одоо хурдан хулд хээр дааг хөтөлсөн харагдаж байна. Цаатлаар нь засмал дэлтэй хул дааг одоо гарч ирсэн байна үзэгчтэй. За энэ Өмнө Говьмгийн Цогтгоо сумын уяаж Батхүүгийн мөнгөтэй одоо хурдан дааг 2 дээр гарч ирсэн бол 3 дээр Өмнө Говьмгийн Цогтгоо сумын уяаж Төмөр өчрийн Базар хүрийн үе шүрдлүүлж байгаа. Түүнийхөө тэрэглийн одоо хурдан хул дааг 3 дээр одоо гарч ирсэн харагдаж байна. 76 дугаартай Өмнө Говьмгийн Цогтгоо сумын уяаж Батхүүгийн мөнгөтэй одоо хурдан халзан дааг одоо 3 руу шүргэж байгаа харагдаж байна. За Батмөнхөн Батхүү гэдэг уяаж өнөөдөр 2 дааг мордуулсан. Хул дааг нь 2 дээр халзан дааг нь 3 дээр одоо гарч ирлээ. За 4 дээр Өмнө Говьмгийн Цогтгоо сумын уяаж Төмөр өчрийн Базар хүүгийн үе шүрдлүүлж байгаа. Базар хүрийн хүү тэрэглийн одоо хурдан хул дааг 4 дээр одоо гарч ирсэн. Задгаа дэлтэй хул дааг бол одоо Өмнө Говьмгийн Цогтгоо сумын уяаж Базар хүрийн тэрэглийн одоо хурдан хул даагаа. За ингээд одоо үзүүрийн даагнуудад нэлээд очтойхон гарч ирээд хурдан дааг нь уралдааныг хөдөлсөн. За 6 5-ын буурин дээр 74 дугаартай Өмнө Говьмгийн Цогтгоо сумын Бандхүүгийн төмөн зөвхөн одоо хурдан хээр дааг 74 дугаартай. Түүний арал дээр 183 дугаартай Дунд Говьмгийн хул цумын Дашторын очрын одоо хурдан хар дааг гэсэн за ингээд эхний 6 дааг бол дарийн даагнуудаас нэлээд холцоо. За арын дараас одоо энэ Монгол улсын алдарт Эрдэнэ төгсөө үе шүрдлүүлж байгаа. Өмнө Говьмгийн далан задгаа цөмийн уяаж дэлгэр далайгийн хээр дааг нэлээд ширүүхэн хөлдөө орж ирлээ үзэгчтэй. За нэлээд одоо ширүүхэн хөлдөрсөн Төмбөйний дэлгэр далайгийн хээр дааг үзүүрийн 3 даагны ардаас орж ирсэн. За Өмнө Говьмгийн Цогтгоо сумын уяаж тэрэглийн одоо хул дааг 5-ын буурин дээр одоо урагшилж байна. За тэрэглийн даагуулууд одоо 5 дээр одоо урагшилж байна. За ингээд энэ даагнуудын хоорондоо одоо Өмнө Говьмгийн Цогтгоо сумын цог тайрхны тахилга Баян наадмын одоо даагны одоо уралдааны төрөө аргууд одоо тодорхой нь боллоо. Хил одоо хол тасарч очтойхон одоо уралдаж байна да. За Өмнө Говьмгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал одоо 2024 онд одоо энэ цог тайрхныг аймгийн тахилгад болгосон. За энэ жил одоо анхудаага тахилгад одоо аймгийн тахилгад Баян наадам зохион байгуулагдаж байгаа. За ингээд энэ Баян наадамдууд одоо хурдан их нас хязаалан дааг гэсэн одоо 3 насны морд одоо тооцоо өргөж за Өмнө Говь Дунд Говьмгийн одоо уяачд бас одоо өргөнөөр хүрэлцэн ирж уралсан. Ийм сайхан одоо уралдаан болж байна. За хээр дааг одоо урагшилсаар хагаад 3 руу ороод ирсэндээ энэ одоо урагшил даагуунда Монгол улсын алдарт байж Эрдэнэ төгсөө шүрдлүүлж байгаа. За Өмнө Говьмгийн далан задгаа цөмийн аймгийн алдарт байж Төмбөйрийн дэлгэр далайгийн одоо хурдан хээр дааг бол одоо өнөөдрийн Баян наадмын хурдан даагны уралдааны 3 дээр одоо гараад ирсэн. Ийхүү одоо сайхан урагшилж байна. Хүүхднүүд бол нэлээд дараатад одоо гаргаад ирсэн байгаа харагдаж байна. За түрүү одоо нэг 10-ын буурин дээр л одоо урагшилж байсан. За өнөөдрийн одоо энэ цог тайрхны тахилга Баян наадмыг хөтөж уралдаж байгаа 2 даагийг одоо харуулж эхэллээ. За ингээд одоо хурдан даагны уралдааныг Дунд Говьмгийн хул цумын Баяр Магнагийн Баяр хүүгийн одоо хурдан хээр задгаа дэлтэй хээр дааг хөтөлсөн бол түүний арал дээр Өмнө Говьмгийн Цогтгоо сумын уяаж Батхүүгийн мөнгөтийн одоо хурдан хул дааг гараад ирсэн. За ингээд хул дааг 2 дээр явж байгаа халзан дааг нь бас 4 дээр явж байгаа. За ингээд даагны уралдаанд Батхүүгийн мөнгөт гэдэг уяаж бол 2 дааг одоо мордуулсан. За араас хээр дааг одоо ороод ирсэн байгаа харагдаж байна шүү. За хээр дааг сая аймгийн алдарт байж Төмбөйний дэлгэр далайгийн хээр дааг одоо 3 руу орж ирсэн. Энэ 2 дааган дээр нэлээд одоо ойрцсон байгаа харагдаж байна. За барай бол одоо үндсэндээ нэлээд дөгцсөн. За хүүхэд бол одоо урагшлуулах гал байна да. Өмнө Говьмгийн Дунд Говьмгийн хул цумын уяаж Баяр Магнагийн Баяр хүүгийн хээр даагийг хөрдлөглөө үзэгчтэй яа. Үнэхээр энэ одоо ганган одоо хурдтай байгаа юм байна. За ингээд одоо үзүүр дээр задарч одоо төрүүлэх юм байна да. Дөрвөн хөлнийх нь одоо бас эрчин чангараад, хурдан чангараад. За өнөөдрийн Баян наадамд хээр даагныг холхон төрүүлэх юм байна үзэгчтэй. За ингээд Дунд Говьмгийн хул цумын уяаж Баяр Магнагийн Баяр хүүгийн одоо хурдан хээр дааг улам одоо холдож арын даагнуудаас зүтгээтэй одоо их л одоо холдож одоо өнөөдрийн Баян наадам хурдан даагны уралдааныг одоо хөдөлж байгаа шиг харагдаж байна. За Өмнө Говьмгийн Цогтгоо сумын уяаж Батхүүгийн мөнгөтийн одоо хурдан хулдаа 2 дээр за цаат дээр Төмбөйрийн дэлгэр далайгийн хээр дааг одоо бас нэлээд ширүүхэн хөлдөө урагшилж байгаа юм байна. 2-3 даагны хооронд одоо сонирхолтой уралдаан гарахыг одоо баях газаргүй юм байна. За ингээд Өмнө Говьмгийн
цогтгоо сумын цог тайрхны технологийн наадмын хурдан дагвар амьдарч ирэхэд за дундгой хуудсан байж Баяр манаагийн Баяр хүүгийн хэр даг төрүүллээ. За Батхөөгийн мөнгөтэй хулдаг амын үзүүнүүд ордоллоо. За Дундгойгийн талан задгасан аймгийн алдарт байж Түн баярын дэлгэр далайгийн одоо хэр даг айргийн 3 тодоо ордолж байгаа харагдаж байна. За ингээд одоо эхний 3-4 дагуу одоо холдсон байгаа. За 4-дөр Өмнө Гоомгийн мөн одоо цогтгоо сум байж Батхөөгийн мөнгөтийн одоо хурдан хөрөө алзан даг. За одоо хараалзан даг юм уу? За ингээд айргийн 4 одоо хордол одоо халзан даг айргийн 4 одоо хордолж байна. За айргийн 4 одоо хордолж байна. За айргийн 5 дээр ямар дагаварч Өмнө Гоомгийн цогтгоо сумын за Базар өрийн тэргэлийн одоо хул даг айргийн 5 одоо хордолж байна. За ингээд өнгөний 3 дагуу одоо аргагүй одоо 5 дагуу одоо хурдан байж арын дагнуудаас нэлээ одоо холдож тасарч одоо орж ирж байгаа юм. Ингээд та бүхэнд хурдан даагны уралдааныг одоо хөрвүүлээ. За бас арын дагнуудыг одоо манай зурлаж бас харуулж байна. За хул даг орж ирж байна. За ингээд өнөөдрийн баян наадмын арын дагнууд одоо орж байна. 279 дугаар доор шинэ үеийн төр төвшингийн хул даг 6-аад одоо ордолж харагдаж байна. За Өмнө Гоомгийн цогтгоосон байж Батгүүгийн төмөн зөвхний одоо хурдан даг 7-аад одоо ордоллоо. За энэ аймгийн алдарт уу яаж Батүрийн Дорж дамбын одоо жамбын одоо хурдан дагад орж иж байна. Баярлаа. За өөрийгөө загнайлцлах. Намайг Баяр магнаа Баяр хүү гэдгээ Дундгойгийн хулцсан байх. За дагны хэд хурлаа вэ? Анхныхоо. Анхныхаа. Тэ. За өгшөл удам. Өгшөл удам энэ хойноос л учирсан сайн мэдэхгүй байна. Тэ. За наадмын сэтгэл. Сайхан байна уу? За өнөөдөр сайхан уралдаа хийж одоо хайрхнаа технологид 2 дагаа хэрэгтүүлээ баярлалаа. За баярлалаа. За намайг цогтгоо сумын залуу гэж спортыг сумын залуу гэж мөнх хадагдаг юм байна. За дагнууд хандах бай. За миний энэ хул даг манай Хотгон Бүрүү гэдэг хүний найз Пүрүү Учир гэдэг хүний газрын найз талах юм. Тэ. Энэ бол миний даг нь халдсан даг болохоор үржлээс авсан найзаас авсан. Тэ. Цог тайрхны технологид ирж 2 сахан дагвар худлууллаа. Амаа үзүү 4-2 оруулаа. За тэгээ уяач ахтай их маш их баярлалаа. Унаач 2 дүүдээ их маш их баярлалаа. Хавлдаг сайхан уралдаж хайрглаа баяр үргээ. Баярлалаа. Сайхан байна. Улдааг айргийн даваар урдлаа. Би Өмнө Гоо аймгийн цогтгоо сумын Бортойг Төмөр Учрын Базар гэдэг юм байна. За дагныхаа талаар яв. За энэ миний даг манай хүргээ ах Цэнцэрэнгийн Батбаяр гэдэг үний онгоо адуу. Тэгээ анхныхаа уралдаа сайхан давлаа сайхан байна. Айрхныхаа тахилга наадамд сайхан уралдлаа. За энэхүү Өмнө Гоо аймгийн Цогтгоо сумын тахилгт хайрхан за Түшээдхан аймгийн Говь Түшээгүний хошуу ноёны сүүл довоо аймгийн одоо тахилгт цогт хайрхын тахилгын наадмын хурдан даагны уралдаанд төрүүлж яригдсан одоо хурдан даагнуудын одоо цолыг нь дуудаж бай шагналыг гардуулах үйл ажиллагаа явуулагдаж байна. За ингээд одоо өнөөдрийн баян наадмын хурдан даагны уралдаанд за айрагдсан амын үцэс мордыг өргөмжлөл медаль мөнгөн шагналаар одоо шагнаж сумарнотгүй өдрөлгөд баян наадмыг зохион байгуулагчдын зүгээс одоо шагналыг гардуулж байна. За мөн одоо бас даагны уралдаанд баян хотоодод одоо орсон даагыг мөн одоо бас байлж за хоньны хотоод болон за өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшуулсныг та бүхэндээ дуулахад таатай байна. За энэхүү одоо цогт хайрхны тахилга зориулсан баяр наадмын 3 насны морьтой уралдаан ямар нэгэн бодлоонгүй өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө. За Өмнө Гоо аймгийн тахилга тайрхан Түшээдхан аймгийн Говь Түшээгүний хошуу ноёны сүүл довоо цогт хайрхны тахилгт баяр наадам одоо өргөн дэлгэр одоо өргөжж байлаа. За ингээд цогт хайрхны Бэсрэг баяр наадам зориулсан үндэсний өвхийн барилдаан зохион байгуулагцсан. За үндэсний өвхийн барилдаанд аймгийн сумын цолдоо болон залуу хөгчүүд одоо оролцсон олон сайхан одоо барилдаануудаар дүүрэн өрнөсөн үндэсний өвхийн барилдаан болсон юм. За үндэсний өвхийн барилдаанд за Өмнө Гоо аймгийн Номгон сумын ариа тонцгой байдал говийн хүчтэн дэвжээний бүх аймгийн за анх 2 за мөн одоо Өмнө Гоо аймгийн Булган сумын угуул Цогтгоо сумын ариат гар барилдааны спортын мастер аймгийн Нэмэх Нэчин хос уйл тэргүүтэй одоо бөхчүүд одоо зодглон барилцаа. За ингээд нэгийн даваанаас эхлэн одоо үзүүчтэй олон барилдаануудаар дүүрэн за үзэгч олон түмэн наадамчдыг одоо цэнгүүлсэн барилдаан бол одоо хөргөн дэлгэр зохион байгуулагдсан байгаа. За барилдааныг за Өмнө Гоо аймгийн Цогтгоо сумын үндэсний өвхийн холбоо за баян наадмыг зохион байгуулагч одоо бол нартай одоо хамтран зохион байгуулсан. За ингээд одоо үндэсний өвхийн барилдаан олон сайхан хурц дайчин барилдаануудаар дүүрэн болж одоо өндөрлөхөд за Өмнө Гоо аймгийн цогт хайрхны тахилга баяр наадмын төрөө бөхөр Номгон сумын ариат онцгой байдлын газар говийн хүчтэн дэвжээний бүх аймгийн зан анх 2
За үзүүр хөр Өмнөг аймгийн Булан сумын угуул цогтвол сум яриад гар урилдааны спортын мастер аймгийн нэм хэчин хос 2 тодорсон бол за их шүүхт Өмнөг аймгийн цогтвол сумын яриад аймгийн навчин Пүрвсэрэн за Өмнөг аймгийн цогтвол сумын угуул сумын зан Отгон хүү нар одоо шалгарч амжилт одоо гаргасан юм аа. За ингээд төрүүлж үзүүрлэж их шүүхт одоо шалгарсан бөхчүүдийн одоо байшаагналыг за үндэсний өхөн барилдааныг зохион байгуулагчид болон за сум орон нутгийг удирдлагууд за баяр наадмыг одоо комиссийнхан гардуулан өгч баяр хүргэсэн юм аа. Үзүүр төрүүлд барилсан. Цаг таархны төрүүлээ баяр хүргэе. За баярлалаа. Гойн үтсэн цаг сайхан. Энтэнд одоо уус хангаагаан тагсан. Сайхан баяр болж өнгөрлөө. Өнөөдөр энэ аймгийн тахлагт болсон байна. Хэр сайхан баяр дээр төрүүлсэндээ баяртай байна. Өмнө баярж барилжсэн байна. Тий өмнө нэг удаа ирж бас төрүүлж байсан. Бас нэг 2-3 жилийн өмнө. Өнөөдөр ямар сайхан баярлалаа. Цогтвол сумын цог тайрхны одоо тахлаг баяр наадмын үеэр үндэсний шагаан 10-ны тэмцээн зохион байгуулагдсан. Үндэсний шагаан 10-ны тэмцээнд 7 багийн 73 харваач эцэмээр сорин өрсөлдснөөс тэргүүн байранд Өмнөг аймгийн цогцтой сумын Зул соём хариуцлагатай явцад компани Балжины махлагчтай баг. За 2 дугаар байранд Өнөтөв хариуцлагатай явцад компани Амар жаргал ахлагчтай баг. За 3 дугаар байранд Онцгой байдлын аймгийн Гоц мэргийн сонин бол дахлагчтай баг тамирчид орсон. За мөн одоо Номд харвааны цоо харванд нийт 13 тамирчид эцэмэргнээ сорин өрсөлдснөөр тэргүүн байранд Ахмад харваач Гамболд 2 дугаар байранд Бат 2 3 дугаар байранд Батцүх нар тус шалгарч баяр наадамд амжилтаа оролцсон. За ингээ баяр наадмын шагнал гардуулах арга хэмжээний үеэр за үндэсний шагаан 10-ны тэмцээнд амжилтаа оролцсон баг тамирчдын шагналыг гардуулан өгч баяр хүргэсэн байгаа. Одоо аймгийн тахлагт одоо нутгийн хайрхын тахлаг сайхан болж байна уу? За нутгийн тахлаг сайхан болж байна. Өмнөг аймгийн Цогтвол сумын нутагт байдаг. Түшэйтэн аймгийн Говьд шөөгөөний хошуу ноёны сүл доо цогтойрхон гэж сайхан хайрхан байна энэ. Тэгээд 1900 одоо социализм үед дахин шүтэх үзэл эхэлж дахиж үтсэн 1989 оноос хойш бол анх удаага ингэж дахиж эхэлсэн. Түүнээс хойш бол ингээд 36 дахь жилдээ болж байгаа бох. Тэгээд орчин цагт бол энэ буян ном бурхан шин дахин дэлгэрсэнтэй холбоотойгоор ингээд буйны зан үйлийг жил болгон хийж баваагаан тагтаг уламжлалтай болсон. За энэ цог тайрхны одоо онцлог талуудаас нэг юм уу тийм ээ одоо нутгийн одоо энэ сайхан овооныхаа хишиг буйнаас нь та нэг ярихгүй тий. Энэ бол Түшэйтэн аймгийн Говьд шөөгөөний хошны ноёны сүл дууг хэлсэн. Тэгээд 1800 онд бол энд гангачиг их гарсны улмаас бас аваагаан нутгийн тахилга тайрхантай болох тухай бас юм асуудал ингэж нутгийн зан олонны донд яригадаад энэ Багшинхай гэж энэ урд байдаг хайрхныг бас дахиж үтсэн удаатай гэж байгаа. Тэгж дахиж үтсэн чинь тухайн үед бол бас их салгишроо болж хүм мал сүйдсэн тийм байгалийн гамшиг болж байсан юм байна лээ. Тэгээд тэрнийг бол биш юм байна гэж одоо ноёд түшээд ламнар үзээд тэгээд энэ манай Цогтвол хайрхныг олсон. Цогтвол хайрхан бол хоёр талаа дундуураа тийм ногоон бүслүүртэй хоёр талаа ноёны суулж шиг ийм төрчлөгтэй гэх юм уу тийм ээ. Тийм цагаан чулуутай ийм одоо овоо байна гэж ингэж яасан гэж байгаа. Хүмүүс бас шинжсэн гэж байгаа. Тэгээд шинжээ нутгийн олон аваадуудыг бол шинжиж явсаар байгаа энэ Цогтвол хайрхан мөн юм байна гэж ингэж үзэж тагсан удаатай гэж байгаа маа. Тэгээд энэ бол зөв зүйтэй байсан учраас тэрнээс хойш олон жилийн хугацаанд ингээд 1800-аас чинь 200 гаруй жил ч юм уу 70 жил одоо социализм үе яхан завсарлаад 1989-оос хойш ингээд таксан түүхтэй гэж одоо түүх домог дээр ярьдаг нутгийн хөгчөл бол ийм ярьдаг түүхтэй. За тэгээд нутгийн тахлаг сайхан өргөн дэлгэр болж байгаа. Тэгээд нутгийн олон түмэнд бас ерөөлөөг айлахгүй зуны дэлгэр сайхан цаг ирсэн байна. Зунчлалаг их сайхан дажиг байх шиг байна тийм. Зунчлалаг сайхан байна. Өнгөрсөн жил 2 жил 3 жил ганц утаа ити байсан ч гэсэн өнгөрсөн жил бол 7 дугаар сарын сүүлээр бороо орсон. Хожуугаар бороо орсон ч гэсэн намар ороо хүртэл олон удаагийн сайхан бороо орсон. Өвөлдөө сайхан өнтөө сайхан өвлөсөн сайхан аварсан. Одоо зуны ихэнх сартаагаан золгочихсон, мал ногоон цадчихсан ийм сайхан байна. Энэ жил бол аваад тахилгаан сайхан хийгээд энэ зумдаа мал сүрэг маань сайхан ба хүн ард маань тэрнийг дагаад бас сэтгэл тэнүүн сайхан зумжих өвлж их тийм одоо ихтгэлтэйгээр бол манай нутгийн иргэд маань бол байж байна да одоо. За 17 дугаар зууны элдэн эрдэнэт хэмээх модон могоо жилийн зуны тэргүүн сарын шний 8-ны бэлэг сайн өдөр зохион байгуулагдсан Өмнөг аймгийн тахлаг тайрхан Түшэйтэн аймгийн Говьд түшээ хошууны ноёны сүл доо цог тайрхны тахлаг баяр наадам өргөн дэлгэр сайхан болж одоо өндөрлөж байна. За ингээд одоо баяр наадмын төгсгөлд сум орон нутгийн өтрлөгөөр баяр наадмыг зохион байгуулагчдын зүгээс за цог тайрхны одоо тахлаг болон тахлаг зориулсан бэлсрэг баяр наадмыг ивент итгэн одоо зохион байгуулсан хүмүүстэй за талархал төвшүүлж
та дурсгалын зүйл одоо гардууж байсныг та бүхэндээ хэлэхэд таатай байна. За ингээд одоо бас бид бүгдийн зүгээс бэлтгэсэн нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Ингээд цогт хайрхны дахлага Баян наадмаас нэвтрүүлэг бэлтгэхэд бид хүнтэй хамтран ажилласан цогтоос өмнө удирдлагууд болон Баян наадмыг зохион байгуулагч нартаа талархал дэвшүүлж байна. Цогт хайрхан уул маань нийт одоо цогтоочууд болон зануутын ард иргэдийг өнө мөнхөд эвэж явуулдгаа гэсэн эрүүлөөр энэхүү нэвтрүүлгээ жаргая. Дараагийн нэвтрүүлгээр уулзтлаа. Түр баяртай үзэгчтэй.